Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын сургууль цэцэрлэгүүдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар олон жилийн асчилттай барилгатай сургууль цэцэрлэгт цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал хангахдахгүй байгаа зөрчил ихээхэн илэрсэн байна. За тухайлах юм бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цахилгаан шугам сүлжээ газ ашиглалттай холбоотой зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч байгаа тухай бид сурвалжилсан юм. Жишээлбэл 72 дугаар сургуулийг авч үзье. Тус сургуулийн хувьд анх 1979 онд байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүнээс хойш цахилгаан шугам сүлжээтэй холбоотой урсгал засвар огт хийгээгүй байна. Энэ мэтчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын сургуулиудын хувьд барилга байгууламж нь олон жил болсны дээр цахилгаан шугам сүлжээ нь засвар хийгээгүй олон жил болдог байна. Энэ бол шийтний зүр өрөө байгаа юм л да. Одоо шиит гэж ярьдаг тийм ээ. Хойрлох самбарын ерөнхий оруулгын хойрлох самбарын өрөө байгаа. За тэгээд одоо өнөөдөр тоног төхөөрөмжүүд та бүхэн сайн харах юм бол энэ хуучны цахилгаан дамжуулах утаснууд нь бүгдээр ачаалаа даахгүй болсноос ингэж халалт өгсөн, гадна бүрээсэн маань хайлсан тийм ээ. За энэ нойлын холболтнуудаа бас богино залгааны гүйдлийн улмаас бас ингэж шугам толгойд халсан. Тэгээ хамгийн гол нь газардуулга гэдэг зүйл байхгүй. Газардуулгын хүрээ гэж ярьж огт байхгүй. Тэгэхээр шугам тоонолыг хамгаалах одоо тийм богино залгааны үед одоо нэг хүний амнаас тоног төхөөрөмжийг хамгаалах юм хамгаалтын гол зүйл маань бол байхгүй болцсон ба. Тэгээ шийдний өрөө маань өөрөө бас стандартын шаардлагад нийцээгүй кабель шугамудаа бас өнөөдөр одоо яг өөрөө ингээ харах юм бол ийм тусгай зориултын хамгаалтын хоолоогоор явж явах хэрэгтэй байтал тийм байхгүй. Маш замбраагүй байдалтай үүссэн. Тийм ийм байгаа учраас энийг одоо мөрөд мэрэгжлийн байгууллагаар бид бүхэн яг ашиглалт аюулгүй ажиллагаа эрчим хүчний найдвартай ийм ажиллагаа ханх үүднээс солиулахаар ингэж төлөвлөсөн. Өнөөдөр ажил маань ингэ эхлэхэд бэлэн болсон явж байна. Хууль тогтоомжинд хориглоогүй ч хяналтын байгууллагуудын зүгээс сургууль цэцэрлэгийн орчинд газ хийг ашиглахыг хориглодогч сургууль цэцэрлэгүүд өдөр тутамдаа ашигласаар байгаамаа. Шатгалтын явцад хийм баллон, халаагууртай, ил галтай, хит ойр буюу гал гарах эрсдэлтэй гих зөрчил ихэвчлэн илэрчээ. Стандартаар бол хоол хийхдээ ашиглаж байгаа плеткнээс хийм баллоныг 5 м-ийн зайтай байлгах, бүр тусад нь өөр өрөөнд байлгах ёстой юмаа. Энэ сургуулийн хувьд ярихад бол хийн тоног төхөөрөмж маань за батлагдсан зураггүй. За дээр нь байршуулсан байдал маань олонгууд баллон болон хийн 120-ийн хоорондын зай хэмжээ зөрчигдсөн. Тийм ээ. За холболтын хувьд бол уян холболтой гихчээний зөрчлүүд байна. За энийг энэ ажлын сарын аяны хүрээнд энэ сургуулийн жишээг болгоод мэргэжлийн байгууллагаар тийм зураг төслийг гаргуулад баллон гихч нь одоо баллооны тустай өрөөнд тийм ээ. За дээр нь холболтыг хатуу холболт хийлгэх. Тэ? За дээр нь аюулгүй хийм мэдрэгч болон аюулгүй соронзон хаалтыг суйрлуулад тийм мэргэжлийн байгууллага өнөөдөр энэ ажиллагаа хийгдэж байна. Дээрх төрлийн зөрчлүүд ашиглалтад ороод удаан жил болсон сургууль цэцэрлэгт шалгалтаар илэрчээ. Тиймээс холбогдох байгууллагуудын зүгээс дэд бүтцийн хяналтад таны оролцоо сарын аянг зохион байгуулж эдгээр зөрчлийг арилгах арга хэмжээ авах юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тог цахилгааны гамтай хэрэглэх талаар сургалтыг зохион байгуулах юм а.